Хай юу байцгаана. Тэгээд ингээд яг ингэж тогтож суугаад ингээд юм яриад суудаг бичлэг хийгээгүй амар утсан байна. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээрээ гоё юм ярих гэж бодлоо. Гарчигнаас харсан байх гэж бодож байна. Тэгээд өнөөдөр болохоор 2025 оны 100 буюу яг одоогийн тренд фэшн тренд товцлолт одоо юу модонд орж байгаа талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд энэ мэдээллийг болохоор би YouTube-ээр бас яг ингээд контент хийдэг хүмүүсийн яриа болон тэгээд давхар өөрийнхөө одоо мэдэрж байгаа харж байгаа зүйлүүд Pinterest тэгээд иймэрхүү олон зүйлүүдийг ингэж харж байгаа, судалж агаад тэгээд бас өөрийнхөө бодлыг тэгээд би бас надад бас яг одоо юу таалагдж байгаа вэ? Юу модонд орж байгаа юм шиг санагдаж байгаа вэ гэдэг талаар ярилцъя. Эхэлцгээе. За тэгээд юуны төрөнд гэвэл яг одоо ер нь зөнхөлж байгаа одоо жоохон фэшн тренд хэв маяг гэх юм бол ерөнхийдөө 2010-ад оны тэр үеийн хувцлалт одоо буцаж эргэж ирж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд угаасаа та нар ч гэсэн ажиглаж байгаа. Тэр үед одоо модонд орж исэн зүйлүүд угаасаа яг буцаад эргээд ирсэн мэдрэгдэж байгаа. Тэгээ манай одоо яг төрсөн хичээн маань өмсдөг байсан хувцснууд ч юм уу те. Одоо тиймэрхүү хувцснууд хэм маяг буцаад ингээд ирсэн болов гэж харагдаж байгаа. Өмнө нь болохоор айгүй их дээгүүр суудалтай high waisted өмд ч юм уу те юг бүгнүүд айгүй их модонд орж исэн бол сүүлийн үед болохоор low waist буюу одоо доогуур суудалтай бэлхүүснээс доошоо ийм суудалтай тиймэрхүү өмүүднүүд юг бүгнүүд иймэрхүү нэлээд доогуур суудалтай өмднүүд тэгээд тэгсэн ирнэ бас нэлээд урт тэгээд тарпизм маягийн тиймэрхүү өмднүүд болохоор нэлээд буцаж ирсэн болов бараг одоо юу гэдэг бараг хотлын бүсний зураас гарах шахам тиймэрхүү нэлээд доогуур суудалтай амар тийм гоё кул. Одоо миний мэдхээр бол амар жоохон багтаандаа амар кул загварлаг ихч нарын одоо одуудын өмсдөг байсан ч гэмээр юм уу. Тиймэрхүү төрлийн өмднүүд айгүй их модонд орсон юм санагдсан. Тэгээд би ч гэсэн худалдаж авсан. Thrift store-оос худалдаж авсан байгаа. Тэгээд энэ өмдийг бол одоо яг үнэхээр жоохон өнөөсөдөө гутал ч юм уу эсвэл жоохон ийм платформ болтой, зузаавалтай, гутлнуудтай, бас сандалнуудтай хамт өмсвөл айгүй гоё кул яг тэр үеийн юм шиг харагдах юм шиг санагдаж байгаа. Тэгээ ер нь юбгнуудыг хараад байхад ч гэсэндээ дандаа хүүснээс доогуур ингэж өмсдөг болсон. Тэгээд тэнгүүтээ албаар ингэж хүүснээс жоохон бас дээгүүр ийм топ дээгүүрээ цамц ч юм уу ямар нэгэн топ өмсөд тэгээ албаар яг ингэ нэг хүүснээс одоо тэр доошоо нэг жоохон хэсгийг ингээд яг ийм жоохон гаргах нь одоо яг илүү ингээ гоё эмгтээлэг тэгээд бас 100 арьсаа ингэж жоох ил гаргах тийм тренд маягийн бас юм болов гэж бас бодож байгаа. Тэгээд миний инспирэшн авсан хитэн Pinterest-ийн зургууд гэвэл одоо эднээс байна. Тэгэнгүүт энд чинь Miley Cyrus, Christina Aguilera тэгээд яг тэр үед нэлээд од байсан ингээд одуудын зургуудыг харангууд яалтчгүй тиймэрхүү хувцлалтууд нэлээд зохилж байгаа. Тэгэд бас нэг анзаараад байгаа зүйл нь гэвэл одоо сүүлийн үед messy girl aesthetic гэдэг зүйл бас аюу жоохон түгээмэл болцсон болов гэж зүгээр ажиглагдсан. Гэхдээ миний хувьд ялангуяа энэ одоо хэм маяг илүү надад таалагдж байгаа. Тэгээд энэ зурган дээр гарч байгаачлан одоо юу гэдэг ингээ баг 2 хоног гэртээ арайгүй шавцсан юм шиг. Баг тэгж хэлж болохоор амар тийм месси гээл хааш яаш юусоо хичээгээгүй тэгсэн ирнэ нэг юм дончтой кул
яг иймэрхүү хэм маяг надад яг одоо л маш их таалагдж байгаа. Энэ хэм маягт болохоор одоо юу гэдэг нүүр будалсан ч гэсэн нилээн хааш яаш зүгээр ингээл хав хараар нүдээ өрөөлөөл ингээл хальт буцсан болоод орчдөг ч юм уу. Тэгээл нилээн ийм том цүнхнүүд үүрдэг. Цүнхэн ч гэсэн дотроо амар замбраагүй. Тэгээ одоогийнхтой уусгаж авбал айгүй олон аксессуар keychain-ууд ингэж цүнхэн дээрээ ингээд үүрдэг. Тэгээд нилээн том шилнүүд зүүдэг. Тэгээд энэ тренд бас буцаад амар ирсэн юм шиг санагдаж байгаа. Тэгээд надад энэ хэм маяг бас нэлээд таалагдж байгаа. Та нар Instagram-аар Gabrielle гэдэг эмэгтэйг дагдаг үгүй би сайн мэдэхгүй байна. Тэгээд тэр эмэгтэйгийн хэм маяг бол жинхэнэ messy girl aesthetic гэж би бол боддог. Тэгээд Charlie XXX илүү тэр артистийн бас цомог тэгээл 365 party girl гэдэг хэм маяг бас ингээд яг тэр энэ хувцалтын хэм маягтай нэлээд нийцэх юм шиг санагдаж байгаа. За тэгээ дараагийн нэлээд тренд болж байгаа энэ зууны одоо баг хамгийн гол хэм маяг мод гэх юм бол boho style байгаа. Bohemian woman буюу одоо boho style гэж ярьдаг. Тэгээд энэ зургнууд дээр харж байгаачлан одоо ерөнхийдөө 60-70-аад онд нэлээд бас байсан стил гэх юм уу та. Тэгээд бас ер нь boho стил ер нь хизээч ер нь байж лээдэг л та. Тэгээд 2010-ад онд бас нэлээд байсан. Тэгээд одоо хувцалтыг харах юм бол нэлээд одоо юу гэдэг лээ lace тэгээд ийм сүлжмөл нэхмэл тэгэнгүүтээ бас ийм fringe буюу ийм fringe гэдэг лээ. За fringe ийм олон цацрагтай гэх юм уу. Тэгээд өс нь бол ихвчлэн одоо ийм сул задгаа тавьсан. Тэгээд айгүй гоё том аксессуартай. Тэгээд ялангуяа ийм хүзүүний зөөлтнүүд нь бол нэлээд гоё том чамин тийм стил байдаг. Тэгээд тэрэтээ гутал өмсөнгүүтээ богино шорттой ч юм уу яг иймэрхүү хэм маягийг bohemian буюу boho style гэж нэрлэдэг. Одоо бол яг эд тренд болж байгаа boho стил байгаа. Тэгээд та бүхэн ер нь уусаа ажиглаад бас ингээ гоё хувцландаа оруулаад явж байгаа ах гэж бодож байна. Тэгээд надад бол boho стилийн хувцас юм нэг байдгүй билээ. Тэгээд яг би сонирхож үзсэн. Тэг заад нэг юм хөөрхөн гоё топ бас авдим илүү гэж бодож байгаа. Одоо яг 100 өмсгөд ер нь 100 болгон л өмсгөд айгүй тохиромжтой. Тэгээд тэр дундаа бас ийм crochet flower буюу одоо юу гэдэг нэг ийм хөшөг чимшиг тийм стилнүүд бас модонд ороод байгаа юм билээ. Цэцэгний хээтэй ч юм уу эсвэл янз бүрийн хээтэй тэгээ яг ийм одоо хөшөг надад бол яг нэг хөшөөл төсөөлөгдөд байгаа юм. Иймэрхүү хээнүүд тэнгүүтээ mesh буюу жоохон ийм гэрэлтсэн тэгээд цаадал нефт гэрэлтдэг тиймэрхүү материалуудтай бас хувцснууд бас модонд орж байгаа юм байлээ. Одоо fishnet гэдэг штэ тэр шиг одоо ийм net загвартай одоо яг ийм нэхмэл чимшиг сүлжмөл чимшиг одоо хувцснуудаас нэлээ юм бас тренд болж байгаа. Тэгээд тэнгүүтээ тийм одоо янз бүрийн хувцастай ингэж давхарлах ч юм уу тийм байдлаар өмсгөн бас тренд болж байгаа юм байлээ. Тэнгүүтээ бас нэг сонирхолтой зүйл нь гэвэл одоо үзүүндээ ороод ийм оролтнууд байдаг шүү дээ. Тэгээд тэнгүүтээ тэр оролтнуудыг нилээ ингэж ташаан дээрээ ороох стил хэм маяг бас сүүлийн түгээмэл харагдах болсон байлээ. Тэгээд мэдээж хүзүүн дээрээ ч гэсэн нилээ нарийнхан оролтнууд бас зүүдэг болсон. Тэгээд layering буюу ингэж давхарлаж өмсөх хэм маяг байгаа. Тэнгүүтээ миний бодлоор ингээд яг өмнө жилээс ахуулаад болохоор өмдөн дээр юбг өмсөх тренд бас нилээ
явсан штэ. Тэгээ одоо хүртэл бас айгүй гоё явж байгаа. Айгүй cool загварлаг харагдаг трендүүдийн нэг. Тэгээд тэгсэн чинь сүүлийн үед бас ажиглаад исэн чинь өмнөдөн дээр бас ийм богино шорт бишээ нэг тийм хит богино биш яг өвдгөр татсан шорт бас ийм хоёр өмд бас давхарлаж өмсөх layering хийх хэмээн бас сүүлийн үед нэлээд харагдах болсон байлээ. Ялангуяа Японд бол би нэлээд хийгээд удаа харсан. Тэгээд яг уу би бол гайхаад байгаа одоо Японы энэ хар халуун амар бөхчм орчинд яаж тэгэж хоёр давхар өмсөд байгаа юм болоо гэж би бас бодсон. Би бүр яг саяхан хар халуунд өмсөж явж байгааг харсан л та. Гэтэ яг уу тэгээл хүн хүний загварын чих хандлага юм да тий. Layering буюу давхарлахыг ингээд өргөжлүүлээд үзвэл хоёр топ бас давхарлах стил бас нэлээд ихсэн юм шиг санагдаж байгаа. Тэгээд тэрэн дээр нь болохоор одоо энэ зурган дээр харагдаж байгаачлан одоо хоёр мак ч юм уу эсвэл подолкон дээр мак ч юм уу эсвэл цамцан дээр мак ч юм уу яг ингэж эсвэл подолкон дээр подолк ч юм уу те ингэж стайлинг хийх явдал бас ихсэн юм шиг санагдсан. Тэгээд бас тэгэнгүүтээ яг 2010-ад оноос бас инспирэшн авсан юмнуудын нэг юм гэх юм бол албаар ингэж левчигээ харуулах ч юм уу те одоо брага албаар ингэж харуулах ийм стил одоо хэмээн бас модонд буцаад орсон юм болов уу гэж би хараад байгаа. Гэхдээ яг нэг амар харагдаад байгаа ч юм бас байхгүй л байгаа л да. Ялангуяа Японд бол хүмүүс тэгэж хитрхи задгаа хувцалдаггүй болохоор сайн мэдгүй байна. Гэтэ одоо Instagram, Pinterest дээр бол ингээд харангууд албаар ингэж брага харуулах тийм хэмээн бас нэлээд түгээмэл байгаа юм болов уу гэж би харсан. За тэгээд дараа нь гэх юм бол одоо паттерн буюу одоо хээ одоо хувцсны өнгө одоо тиймэрхүү зүйлийн талаар хэмээн гэх юм бол polka dot буюу туслан хээ гэх юм уу? Polka dot хээ маань бол буцаад нэлээд эрт хүчтэй орж ирсэн байгаа. Тэгээд сүүлийн үед одоо нэлээд их харагдах болсон одоо хээ паттерн байгаа. Тэгээд би ч гэсэн сая сүүл нэг юбок хөдөлтөж авсан. Тэгээд юун дээр ч ер нь зохицуулчих болохоор ер нь гоё хөөрхөн хээ. Тэгээд сүүлийн үед ер нь одоо аксессуар дээр хүртэл аягүй их олон харагдах болсон байлээ. Headband ч юм уу тэгээд цүнх хүмүүс polka dot-тэй цүнх бас их хэрэглэх болсон байлээ. Тэгээд тумсаа хүртэл аягүй polka dot хэмээгээр аягүй их ингэж бодуулдаг болсон юм байлээ. Тэгээд нэлээд хүчтэй орж ирж байгаа хээ юм байна гэж би бас хараад байгаа. Бас нэг нэлээд ажиглагдж байгаа зүйл гэх юм бол нөгөө нэг өмд байгаа. Өмднүүдийг одоо ингээд нэлээд одоо энгийн уртаасаа илүү арай жоохон чүд богино капрет гэдэг стилийн өмднүүд бас нэлээд модонд орж байгаа юм билээ. Одоо яг шагаа эсгийг бол харуулах хэвээр яг тиймэрхүү хэмжээний урттай өмд тэгээд бас эртөөцнүүд айгүй их модонд орж байгаа юм билээ. Тэгээд би саяхан нэг тийм эртөөц авсан. Тэгээд яг зөвхөн шагаа эсэг бас гарахаар эмгтээлэг байдлыг одоо илүү гоё тодтогч өгдөг юм шиг санагдаж байгаа. Тэгээд энэ өмд бас угаасаа 2010-ад оны бас үед нэлээд өмсөгддөг байсан. Жохон ингээд нэлээд унжгар өмнөд байдаг штэ нэлээд ийм том унжгар яг тиймэрхүү өмднүүд бас нэлээд модонд орж байгаа юм билээ. Тэгээд тиймэрхүү өмднүүдийг бас bloomers гэдэг янз бүрийн нэрээр бас нэрлэж байгаа юм билээ. Нэлээд сул том өмднүүд бас ийм тэгсэн хэрнээ нэлээд одоо богино урттай өмднүүд гэсэн үг. Хэд богино юбок гэхээсээ илүү одоо яг өвдгөн дээгүүр татсан яг юбогнууд бол одоо яг л гоё хэмээг нь бол одоо яг гоё байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд
Тэгээд дараачих нь болохоор одоо онцлог аксессуарнууд байгаа. Тэгээд яг нэлээд том хүзүүний гой юм гой овортой гой юм зөвлөлтнүүд тэгээд аюул олон гой бүгжнүүд тэгээд одоо нэлээд том овортой ийм богоовчнуудыг бас ингэж олноор ингэж давхарлаж зөөх юм аяг бас сүүлийн үед нэлээд тренд болж байгаа. Би тэрийг болохоор харахад амар кул ч гэсэндээ ингээд яг ингээд авч яг өөрөө зүгээ тэгээд ингээд ширээн мөрийн дээр гар тавихад ингээд зохигдоод жоох юу юм болов гэж яг би зүгээр хувьдаа бодсон шиг нэлээд том овортой шиглэлнүүдийг бас зүөх юм бол бас нэлээд тренд болж байгаа. Надаас маш их таалагдж байгаа. Би бас нэлээд юм гоё том шиглэлтэй болохыг хүсэж байгаа. Spanko гээд нөгөө нэг яг ийм материалнууд бас нэлээд модонд орсон. Тэгээд энэ бас өмнө жилээс хойш ер нь модонд байгаа материал. Тэгээд яг хувцсан дээр яг хэм өмсгөт хэцүү байвал одоо юу гэдгийг цүнхэн дээр бас оруулж өгвөл гоё юм байлээ. Тэгээд өмнө жилийн төрсөн өдрөөр манай найз надаа өгсөн. Тэгээ би хаяа бас өөртөө хөөрхөн цүнх маань бас Spanko материалтай. болохоор сүүлийн үед таалагдж байгаа цүнх бол энэ цүнх байгаа. Тэгээд Balenciaga-гийн одоо энэ цүнх бол нэлээд одоо модны байгаа гэх юм уу. Ингээд хит том биш хэрнээ жоохон дагуурлаг бас дончтой иймэрхүү цүнхнүүд бас одоо жоохон трендд байгаа. Би бас ийм цүнх бас авъя гэж бодож байгаа. Гутлнуудын хувьд гэх юм бол flip flops буюу салаатай бич сандалнууд. Тэгээд kitten heel буюу нэлээд жижигхэн өсгийтэй бас сандалнууд. Бас хавар намар болохоор угаасаа kitten heelтэй бас ийм гоё boots жижигхэн өсгийтэй бас boots-нууд бас нэлээд модонд орсон. Одоо болохоор сандалнууд нь айгүй модонд орж байгаа. Тэнгүүдээ вэж сандал буюу нэлээд платформ зузаавалтай сандалнууд байсан. Энэ гурван төрлийн сандалнуудыг бас саяхан авсан. Тэгээд энэ зүүн нэлээд өмсөе гэж бодож байна. Нэлээд бас тренд болж байгаа. Яг гэвэл бас 2010-аад онд та нар санаж байгаа бол яг иймэрхүү юмнууд нэлээд модонд орсон шүү дээ. Хүн болгон л ер нь жоохон нэг ийм металлик гэдэг нэг ийм статстай ийм хувцас хунаар айгүй хүмүүсдэг болсон байсан. Тэгээд энэ бас буцаад ороод ирсэн байгаа шүү. Амсан дээр хүртэл статс бас нэлээд бас орж ирж илээ. Иймэрхүү одоо мөнгөлөг бас ийм аксессуарнууд. Миний бодлоор гэх юм бол яг одоо 100 болж байгаа болохоор skinny jeans арай ингээд халуудаад хүмүүс арай өмсгөө оруулж ирэхэд жоохон болохгүй байгаа байх. Гэтэл яг миний төсөөлт бодож байгаагаар бол одоо удахгүй skinny jeans буцаад модонд орох гэж бодож байна. 2010-аад онд ч бас нэлээд skinny jeans өмсөөд ихнээ ийм жоохон өндөр ултай бас өндөр пүүзнүүд өмсдөг гэсэн шүү дээ. Тэгээд тэр стил бас буцаад орж ирэх байх гэж бодож байгаа болохоор skinny jeans буцаад модонд орох байх гэж би бас бодож байгаа. Тэгээ нэг хэсэг ингээл хүн болон skinny jeans-ийг үзээ ядаад исэн. Тэгээл буцаал өмссөн чинь надад бол амар гоё санагцсан. Тэгээд эмэгтэй хүний ч угаасаа л гоё харагдуулдаг гоё бариу skinny jeans-нууд бол буцаад модонд орох болов уу гэж бол би хувьдаа бодож байгаа. Ер нь юбгч бай, өмдч бай ер нь ингээд янз бүрийн гоё тэлээ ба ингээд жоохон ташаанаасаа бас ингээд жоохон ташаа хэсэг дээрээ тэлээлэх нь бас айгүй модны байгаа. Тэгээд ямар ч тэлээ байж болно. Бохоо стайлны тэлээ эсвэл юм жоохон кул бүдүүн тэлээнүүд байсан. Миний бэлдсэн зүйлүүд одоо ерөнхийдөө эднүс байлаа. Тэгээд яг шинээр гоё худалдан авалт хийе гэж бодож байгаа. Эсвэл ингээд юм маягаар хувцлахаа мэдгүй байгаа бол санаа авахд бас болохоор болсон байх гэж бодож байна. Найдаж байна. Энэ бүгд бол тэгээд миний үзэж харж байгаа зүйлээс санаа авсан гоё тренд бичлэг байлаа. Тэгээд таалагдсан бол лайк дараа, subscribe хийгээрэй. Тэгээд ямар нэгэн сэтгэл хөдлөлтэйвэл би бас маш их баярлалаа шүү. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.
martini's dirty blonde, and no need to test me. On my worst behavior, but at least I'm with my me. In a new whip with a new fit, like damn, I am Gia. Got the it bitch in my new crib, like sorry, Zach Bia. On the west side for some new dick, Maria, Maria. Got 3 toys and they all boys and they call me mommy. Yeah, I look good, 24.